Юунд ч бүү санаа зов. За Библи хэлж байна. Юунд ч бүү санаа зов. За ажиж хоног юунд ч санаа зовоорой. Пастор Адриан Рожерс энэ хүн маргаашийн үгүүдээр өнөөдрийн нарыг халахсан санаа зовлоо. Таны амьдрал тийм санаа зовх байгаа юу? Өнөөдөр нартай байгаад байдаг. Гэтэл та санаа зовоод байдаг. Энэ юу гэсэн үг? Маргааш ирэх тэр санаа зовлтын үгүүдийг та өнөөдрийнхөө одоо цаг дээр авчраад үгэл хоролдуулчихж байгаа. Тэгээд энэ дээр санаа зов. Маргааш юу болох вэ? Маргааш миний хүү, миний охин яах вэ? Маргааш миний төлөв биелүүд юу болох вэ? Ирээдүйд яах вэ? Олон зүйлсээр бид санаа зовдог, санаа шилдэг. Энэ зүйлийг пастор маань ингэж хэлсэн байдаг. Аливаа зүйл залбирлаараа болон хуйлтаараа талархалтайгаар хүсэлтэд бурхан мэдүүлж байна. Монгол боссууд, Америк боссууд хоёрын ялгаа, барууны боссуудын ялгаа гэсэн чинь Монгол боссууд бол яадаг вэ зэрэг ажилчтайгаа би та нарыг цалинжуулж байна гэдэг гинэ. Би байгаа учраас та нар ажилтай орлоготой цалинтай байгаа. Би та нарыг ажлын байраар хангаж байгаа гэж. А гэтэл Европ болон барууны боссууд юу гэсэн зэрэг ажилчтай талархдаг. Та нар байгаа учраас миний бизнес амжилттай сайн явж байгаа. Тэр ялгаа байгаа энэ хоёрт тийм ялгаа байна. Тэгээд нөгөө захирлуудын өдөр өнөөдөр бид нар ээж нарын баярыг хэлж шít Mother's Day. Америкч бас нөгөө боссын өдөр гэж боддог шүү дээ тийм. Босс өдөр гэж боддог юм шүү. Америкт тийм захирлуудын өдөр гэж бас болдог байхгүй. Тэгээд захирлуудын өдрөөр нэг онгоцны компани ажилчид захиралдаа талархлын одоо тийм зурвалууд бичээд бүх ажилчид нь тэр онгоцны компани ажилчид захиралдаа талархлын бүл бичээд тэрийг сонинд өгөөд тухайн одоо тэр захирлын өдрүүдийн сонины эхний нүрэн дээр тэр компани ажилчид нь захиралдаа талархсан тийм талархлын зурвас дүүрэн сонины нийтлэл гарсан байна. Энийн дараа юу болсон гэж? Энийн дараа энэ компани тухайн үеийнхаа жилийн Америкийн хамгийн ашиг орлоготой компани болсон байна. Энэ бол талархлын хүч. Энэ бол талархлын хүч. Захирлаа бидэнтэй хамт байгаад баярлалаа. Намайг ийм хэцүү үед ингэж тусалж ирсэнд баярлалаа. Намайг ингэж ажилд авсанд баярлалаа. Тэ? Бид нар талархах хангалттай олон шалтгаанууд байна. Гэхдээ хүмүүс биднэр талархлаа биднэр заримдаа гээдэг. Талархлаа гээн гэдэг бол бид нар газарх зүйлсээр бид нар хараагаад хөдөлж байна гэсэн. Талархаа болгох үед бид яа ангаж эхэлдэг, хатаж эхэлдэг, зогсож эхэлдэг. Танд нөлөөлдөг хүн байна. Хэн танд нөлөөлдөг гэж бодсон тийм. Энэ миний амьдрал хамгийн их нөлөөлдөг. Бидний нөлөөлдөг хүмүүсүүдтэй дотор сайнаар нөлөөлдөг хүн байгаа, муугаар нөлөөлдөг хүн байна. Нөлөөлдөг хүн гэнгүүт бид нар муугаар нөлөөлдөг хүний тухай бодоход бидний зүрхсэл дотор үйл хоролцдог. Нэрээ тэр хүн манай муу нөлөөлдөг. А сайнаар нөлөө үзүүлдэг хүний тухай бодоход бидний дотор нар гэдэг. Нар. Би танд хэлье. Өнөөдөр хүртэл та энд ирэхэд танд муу нөлөө үзүүлснээс илүү олон хүн танд сайн нөлөө үзүүлсэн учраас та энэ ч сууж байгаа. Тэгээ боддоо. Бидний амьдрал муугасаа сайн илүү их байдаг. Энэ бол таны талархах шалтгаан. Хоёрдугаар нь таны амьдралын хэн нэгэн хүнээс бид нөлөө авахаас илүү бид Библийн энэ зарчмыг бид амьдралынхаа тэр нууц жор болгож тийм ээ. Энийг бид амьдралынхаа өдөр тутмынхаа амьдрал бид хэрэглэж, сурж, дадлагжуулж, хэвшүүлэх юм бол бид талархах сэтгэлээр дүүрэн амьдарч амьдрах бүрэн боломжтой. Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зорилгоо түүнд хүргэж байна. Хүн тусаа бид санаа зовдөг. Тэгвэл тэр санаа зорилгоудаа Библи хэлж байна. Бурхан эцэг та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зорилгоо Христэд үүрүүлээ гэж байна. Тийм учраас бид нар залбирдаг байхгүй тийм хүмүүс бид. Бид залбирлаа талархалтайгаар Бурханд мэдүүлж байна. Бид талархах байдлаар бол санаагаа тавихад нөгөө нэг санаа зовлох гэдэг юм чинь халаан болчихдог. Санаа зовлох. За энэ бол
философч хүн байна. Энэ бол энэ философч юм гэсэн үг санаа зовлон гэдэг нь удахгүй болох таагүй үйл явдал бэлтгэлгүй байгаагаа мэдж буй ирээдүйд төвлөрсөн байдал юм байна. Удахгүй болох таагүй үйл явдал бэлтгэлгүй байгаагаа мэдж байгаа тэр мэдрэмжийг санаа зовлон гэж хэлдэг. Хүний үндсэн гол одоо ирээдүйд таагүй үйл явдал үхэл байдаг. Үхэл хүмүүс бид нар үхлээс санаа зовж. Харин Иесус Христ бидэн дээр мөнх амьд өгч ирсэн. Бидний үндсэн тэр ирээдүйд болох таагүй үйл явдал буюу үхлийн асуудлыг Иесус дөрвөн шийдэхийн тулд энэ итгэл дээр ирсэн байна. Тэгээс бид нар Христэд итгэнэ гэдэг маань үхлийн дараах тэр таагүй зүйлс бид нар бүрэн бэлтгэлтэй байх боломжтой гэсэн. Энэ боломжийг Иесус бидэнд өгсөн байна. Та зөвхөн өөрийнхөө талдаас биш. Өөрийнхөө ойр дотныхондоо та үнэхээр миний ойр дотныхон Христэд итгээсэй. Энэ хүн Христэд итгэсэн бол бусад бүх асуудал хоёрдугаар хамгийн нэг номер асуудал үхлийн дараа бид хайрцахгүй гэдэг нь тодорхой байна гэдэг нь бидний үндсэн санаа зов бүрэн шийдэгдсэн гэсэн. Иохан номны 3-р бүлгийн 36 дээр ингэж хэлсэн байна. Хүүд итгэдэг нь мөнх амьтаа. Харин хүүд дуулуурын мөнх амийг ис үзэхгүйгээр Бурхны уур хилэн түүндээ оршдог гэсэн. Оршингүй нэг нь өөрийнхөө ис оршихыг мэдрэхийг санаа зовлон гинэ гэсэн. Өөрийнхөө ис оршихыг мэдрэхийг санаа зовлон гинэ гэж. Оршин байгаа нь би ер нь байгаа ч юм уу, байгаа хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу тийм. Заримдаа бид нэр эрүүл мэндийн шинжилгээний хариу ирэхэд энэ дэр муу гэсэн дуу гараад ирэхэд яана ирээдүйд би ер нь хэд удаа наслах болоо. Үр хөвгтэйгээ нэг насан туршныг би үзэж чадах болов үгүй. Санаа зов. Ихэнх тохиолдолд энэ санаа зовлол өндөр настай онцлог бүр маш их байдаг. Тийм ээ. Чүн унтаж чаддаггүй. Санаа зовоод байж. Яах вэ? Нөгөө үхлийн талаар миний дөрөв ярьсан. Үхлийн талаар айдас, ирээдүйд санаа зов, санаашил, зорнол. Мөн дээрээс энэ дээр нэмээд оршин болон өөрийнхөө ис оршихойгоо мэдрэх гэж байна тийм. Миний энэ хорвоодоор амьдрсан амьдрал минь ер нь хэн нэгэн хүн ямар ч хэрэггүй явсаар байгаад би энэ хорвоодоор байсан байхгүй мэддэхгүй ямар ч утга учиргүй зүйлсийн араас хөөцөлдөж явж байгаа. Тэгээд хий хайрын сайхан залуунасаа хий хамаг хүч энерги зараад тэгээ юу ч хөө хоосон байх үедээ энэ нь юу санаа зов. Миний хийж байгаа зүйлс үр дүнтэй байгаасаа гэж. Таны хийж байгаа зүйл ирээдүйд үр дүнгүй болчих үү. Эрхэлж байгаа бизнес чинь дампуураад юу ч байхгүй болчих үү. Тийм ээ. Таны карьер амьдрал хөөж байгаа карьер байгаа шүү дээ. Бүгдээрээ өөрөөрийнхөө карьерийг хөөж. Таны хөвөө явж байгаа энэ карьер чинь асуудал үүсгэх үү. Энэ хөөж байгаа карьертаа та үнэхээр амжилттай байж чадахгүй байх үү. Энэ болгон санаа зоримж байхгүй. Энэ бол санаа зоримж. Хүүд итгэдэг нь мөнх амьтаа. Бидний ирээдүйн ис оршихын тэр асуултын хариултыг Иесус Христ бидэнд авчирч өгсөн байна. Тэр итгэж хүмүүс бидний амьдралыг үхэл зогсоохгүй. Иесус Христийн Бурханаас бидэнд ирж байгаа энэ хайрыг Библиэд үгжилсэн байдаг лээ. Үхэлч, амьд, Тэнгэр элч нарч ирээдүйд болох зүйлс юу ч биднийг Христийн хайраас салгаж чадахгүй гэж хэлсэн. Энэ бол бидний үндсэн санаа зовлтын асуудал. Бүрэн шийдсэн. Энэ шийдэл бол Иесус Христийн бидэн дээр ирсэн эргэлт юм аа.